Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Зарим кинон дээр киноны гол дүрийн баатар өмнөө тулгарсан бүх аюул занлыг ямар ч айдас түгшүүргүйгээр даван гарч байгаа тухай өгүүлдэг. Гэвч бодит байдал дээр тийм хүн тэр бүр байдаггүй. Учир нь бид нар бүгдээрээ их баг ямар нэг байдлаар ямар нэг зүйлээс айцгаадаг. Тэгвэл доктор Стенли өнөөдөр бидэнтэй айдсын талаар ярилцах гэж байна. Ингэхдээ бид ямар нэг сөрөг мэдрэмжээ үл тоож, тэр мэдрэмжийг байхгүй юм шиг царайллаа гэд тэр мэдрэмж өөрөө алга болчихдгүй гэдгийг тайлбарлаж өгөх болно. Тиймээс айдас болоод бусад сөрөг мэдрэмжүүдийн хүлээснээс чөлөөлөгдөхийн тулд бид эхлээд тэр асуудлын уг үндсийг олж тогтоох нь чухал байдаг аж. Тиймээс хэрвээ таны амьдралд айдасын хүлээс одоо ч байдаг бол доктор Стенли ярианд анхаарлаа хандуулаарай. Тэрээр өнөөдөр бидэнтэй айдсаа ялан дийлхэн гэсэн сэдвээр ярилцах болно. Хамтдаа доктор Стенлиг өгтөн авцгаая. Та амьдралдаа юунаас хамгийн ихээр айдаг вэ? Зарим хүмүүс үхлээс айдаг бол зарим нь өвчин зовлонгоос айдаг. Зарим хүн хайртай дотны хүнээ алдахаас айдаг бол харин зарим хүмүүс шүүмжлэлээс үхтлээ айдаг шүү. Зарим нь эд хөрөнгө алдахаас айдаг бол зарим хүмүүс хөгшрөхөөс айдаг. Гэтэл та амьдралдаа юунаас хамгийн ихээр айдаг вэ? Бусдад гологдож хаягдахаас уу? Эсвэл бүтлгүүтгэхээс үү? Бидний хүн нэг бүр их баг ямар нэгэн байдлаар айдастай нүүр тулах ёстой болдог. Зарим хүмүүс би юунаас ч айдаггүй, надад айдас огт байхгүй гэж хэлдэг ч үнэн дээр тийм бишээ. Хүн бүрт айдаг ямар нэгэн зүйл заавал байдаг юм. Зарим хүмүүс могоноос айдаг байхад зарим нь өчүүхэн жижиг хулганаас, хорхоо шавжнаас ч үнгэлцгээ хагартлаа айдаг. За бүр тэрч бүү хэл заримдаа бид айж байгаа ч анзаарахгүйгээр ямар нэгэн хариу үйлдэлүүдийг автоматар хийж байдаг. Тиймээс би танд хэлмээр байна. Бурхан таныг тэр бүх айдсаас чинь чөлөөлөхийг хүсдэг гэдгийг та ойлгоорой. Өнөөдөр би та бүхэнтэй айдсаа хэрхэн ялан дийлэх вэ гэсэн сэдвээр ярилцахыг хүссэн юм. Ингээд хамтдаа энэ цагт Исая номер 41-4 бүлгийг гаргаж байгаарай. Энд бичигдсэн нэгэн чухал ишлэлийг би та бүхэнд уншиж өгөхийг хүсэж байна. Бурхан энэ үгийг иш үзүүлэгч Исаягаар дамжуулан Израильчуудад хэлсэн боловч харин Бурхан өнөөдрийн та бидэнд ч мөн хэлж байна гэсэн үг. Ингээд хамтдаа Исая номын 41-4 бүлгийн 10 дугаар ишлэл. Би чамтай хамт, чи битгий. Би чиний Бурхан, чи бүү эмээ. Чамайг би тэнхрүүлнэ, чамд үнэхээр туслана. Зөвхтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ гэж Бурхан хэлсэн байна. Бидний хувьд амьдралдаа буй аливаа айдсыг ялан дийлэхийн тулд юуны түрүүнд өөрсдөөсөө нэг зүйлийг асуух хэрэгтэй. Энэ нь тухайн айдсын уг үндэс, цаад шалтгаан нь юу юм бэ гэж. Тиймээс хамтдаа айдас нь анх хаанаас эхэлтэй юм бэ гэдгийг Библиэс авч үзье. Эхлэл номын 3 дугаар бүлгээр очие. Энэ дээр маш тодорхой өгүүлсэн байна. Адам, Ева хоёр Эден цэцэрлэгт төгс амьдралаар амьдарч байсан. Бурхан тэдэнд хүссэн бүхний өгсөн байсан ч Ева Бурханы эсрэг нүгэл үйлдэлсэн. Дараа нь Адам тэрийг дагаж давтан үйлдэлсэн. Ингээд Эхлэл номын 3 дугаар бүлгийн 9-10-т ийхүү бичигдсэн байдаг юм. Гэтэл эзэн Бурхан хүнийг дуудаж чи хаана байна вэ гэсэнд хүн би таны чимээг цэцэрлэг дотор сонсоод нүцгэн учир айж нуугдсан юм а гэж хэлв. Библиэд хамгийн анх удаа айдас гэдэг ойлголт гарч байгаа нь. Шалтгаан нь хүн Бурханы эсрэг нүгэл үйлдэлсэн учраас буруутгалын мэдрэмж нь тэрэнд айдсыг төрүүлсэн байна. Бид бүгд амьдралдаа их баг ямар нэгэн байдлаар айдастай нүр тулдаг. Гэхдээ тэр бүх айдсын хамгийн анхны их үндэс нь гим нүгэлтэй холбоотой байгааз. Мөн айдас бүхэн ёр юм уу гэж хэлж болохгүй. Учир нь айдсын мэдрэмжийг Бурхан бидэнд өгсөн. Библи бидний Бурханаас эмээх ёстой гэдгийг тодорхой хэлсэн байдаг. Библиэд маш олон удаа эзнээс эмээхүг чухалчлан сануулсан байдаг. Гэтэл Бурхан бидэнд айдсын сүнсийг өгөөгүй гэж хэлчихэд Бурханаас эмээх ёстой гэж шаардаад байгаа нь Библи өөрөө өөртөө зөрчилдөд байгаа хэрэг юм биш үү гэж та бодож үйж болох юм. Тийм биш ээ. Энд хоёр ялгаатай ойлголтын талаар ярьж байгаа гэдгийг та ойлгоорой. Тэгэхээр юуны өмнө хамтдаа энэ хоёр ойлголтыг ялгаж салгаж авч үзье. Дэд хууль номын 10 дугаар бүлгийн 12 дээр ингэж хэлсэн байдаг. Израиля, Бурхан эзэн чамаас юуг шаарддаг юм бэ? Зөвхөн эзэн Бурханаас айн эмээхийг, түүний бүх замаар явахыг, түүнийг хайрлан бүх зүрх бүх сэтгэлээрээ эзэн Бурхандаа үйлчлэхийг шаарддаг юм а гэж хэлсэн. Энд Бурхан биднийг түүнээс эмээхийг тушаасан байна. Энд бид нэг ялгааг ойлгох хэрэгтэй. Бурханаас эмээх гэдэг нь Бурханаас айх гэсэн утга биш юм.
Бурханаас эмээх гэдэг нь Бурханыг хүндлэн дээдлэх, бишрэх, түүний өмнө биеэ хянж цэгнэх гэсэн утгатай юм. Учир нь Бурхан бол зөвхт ариун шударга өршөөнгүй хайр инэрлэр дүүрэн нэг юм. Тиймээс Бурханыг энэ агуу чанаруудынх нь улмаас түүнийг эмээн хүндэтгэж түүнд алдрыг өргөх нь зүй ёсны хэрэг юм. Үүнээс гадна Бурхан бидэнд хамгаалтын айдас өгдөг. Хэрвээ тийм биш байсан бол бид амьдралдаа маш хайхрамжгүй зүйлсийг хийж өөрсдийгөө ноцтой эрсдэлд оруулах байсан юм. Жишээ нь бид ойд явж байгаад бидний өмнө дайрахад бэлэн байгаа хорт могоотод тааралдвал яах вэ? Айж болгоомжлон тойрч явна шүү дээ. Тэгэхээр эзнээс эмээх үе болон өөрийгөө хамгаалахын тулд айж байгаа хамгаалтын айдас хоёр бидэнд тустай байх нь. Учир нь энэ нь биднийг эзнээс эмээлгэж мөн өөрсдийгөө болзошгүй аюулаас хамгаалахад тустай юм. Тэгвэл бид ямар төрлийн айдасаа даван туулах ёстой юм бэ? Харин одоо би та бүхэнд маш чухал зүйлийг хэлж өгөх гэж байгаа болохоор та балз хаасаа бэлдээд аваарай гэж хүсэж байна. Магадгүй та дотроо би зүгээр л сонсоод авъя гэж бодож иж болох юм. Урт ухаанаас богино харандаа дээр гэдэг үг байдаг юм шүү. Та дараа нь тэмдэглэж авсан зүйлээ эргэж хараад өөрийгөө үнэлж дүгнэх боломжтой юм. Тэгэхээр би юуны түрүүнд айдас хүйцэд автан амьдрахын ноцтой үр дагаврын талаар ярих болно. Харин дараа нь энэ айдсаа хэрхэн даван гарах вэ гэдгийг хэлж өгөх болно. Өөрөөр хэлбэл тэр бүх айдас дүгшүүрээ биднийг хэрхэн давж гараасаа гэж Бурхан хүсдэг вэ гэдгийг л хэлж өгөх гээд байгаа юм. Бидний амьдрал айдас хүйцэд хүлэгддэг нэгэн үндсэн шалтгаануудын нэгийг би одоо хэлж өгье. Юу гэвэл бид багаасаа айдаст сургагдсан байдаг. Биднийг баг байхад л эцэг эхчүүд маань харанхуйд гарах юм бол мангаа аваад явчихна шүү гэж айлгадаг. Мэдээж харанхуйд мангас байхгүй. Гэхдээ жоохон хүүхдүүд үнийг ойлгохгүй учраас тэр харанхуйд мангаа байгаа юм байна гэд итгэждэг. Тиймээс баг байхаасаа харанхуйгаас айгаад өсчихдөг юм. Эсвэл бүр аимшигтай зарим ээжүүд ингэж хэлдэг. Томоотой байхгүй бол аав чинь мөчийг чинь хуг зохин шүү. Турсхийг чинь хуулан шүү гэж айлгадаг. Тэгээд л нөгөө хүүхэд нь ааваасаа айдаг болоод өсчихдөг. Аавыгаа өрхийн тэргүүн химэн хүндлэн эмээх биш. Харин ч ааваасаа айж сүрдэж өсдөг юм. Эсвэл ус руу битгий ойртул живэд үхчихэн шүү. Өндөрт битгий гараараа унаад үхчихэн шүү гэж айлгадаг. Мэдээж эцэг эхчүүд хүүхдүүдэд ингэж айлгахдаа тэднийг хамгаалах гэж хүсэж байгаа нь ойлгомжтой. Гэвч харамсалтай нь тэр айдас нь хүүхдүүдэд ихэвчлэн буруугаар нөлөөлдөг. Заримдаа тэр айдас нь хэд гүнзгийрхээр айх эмгэг болон хувирдаг юм. Үүнээс болоод зарим хүмүүс өндрөөс хэд айдаг болж, зарим бүр онгоцоор нисхээс айдаг болчихдаг юм. Зарим хүмүүс усанд сэлхээс айдаг бол зарим хүмүүсэнд нь өрөөндөө ганцаараа байхаас айдаг. Өнөөдөр нийгэмд энэ мэтчлэн асар олон төрлийн айх эмгэгтэй хүмүүсүүд олон болсон байна. За тэгэхээр бидний амьдрал айдас дүгшүүрд автдаг нэг шалтгаан нь бид баг байхдаа айдсын талаар маш буруу ойлголттой болоод түүнийг насан туршдаа дотроо тээж явдагтай холбоотой байх нь. Нэгдүгээрх нь. За тэгвэл хоёр дахь шалтгаан нь мэдлэггүй байдлаас болдог. Бид зарим зүйлсийн талаар бодит үннийг мэдэхгүй байх үедээ тухайн зүйлээсээ айж болгоомжилж эхэлдэг. Жишээ нь маш олон итгэгч өөрсдийгөө уучлагдшгүй нүгэл үйлдсэн байх вэ гэж айж амьдардаг. Гэтэл Есүс Христийн цус биднийг бүхий л гим нүглээс цагаатгсан учраас үнэндээ уучлагдшгүй нүгэл гэж байхгүй юм. Гэтэл үүнийг мэдэх мэдлэггүйгээс болж итгэгчид айдас давтаж шаардлагагүй зүйлээр өөрсдийгөө зовоож эхэлдэг юм. Хэрвээ Есүс Христийн загалмайн үхлийн улмаас уучлагдшгүй нүгэл гэж байхгүй болсон гэдгийг мэдэхгүй бол итгэгч хүн ингэж айх нь зүй ёсны хэрэг шүү дээ. Тэгээд тэд мэдлэггүйгээсээ болоод өөрийгөө уучлагдшгүй нүгэл үйлдсэн байх. Тэгээд хизээч уучлагдахгүй байх. Тэгээд Бурхнаар шүүгдэж тамд хаягдах байх гэсэн айдас давтан шансаар насыг урдаг юм. Гэтэл энэ айдас нь үннээс үүдэлтэй огтхонч биш. Харин мэдлэггүй байдлаас ихтэй айдас байдаг юм. За тэгэхээр бид мөн айдастай амьдрсаар байх боломжтой гурав дахь нэгэн том шалтгаан бол төсөөлөл юм. Бидний төсөөлөлд хязгаар гэж үгүй. Гэхдээ хамгийн чухал нь бидний мэдрэлийн систем, бодит байдал болон төсөөллийг ялгаж чаддагуд байгаа юм. Тиймээс бид ямар нэгэн зүйлийг яг бодит юм шиг төсөөлөх үед бидний бие махбодч бас тэр зүйл бодитоор тохиолдсон мэт хариу үйлдэл үзүүлдэг юм. Жишээ нь таны гэртээ ганцаараа хонож байтал үүрээр хэн нэгэн хүн хаалгыг чинь оролдож байгаа сонсогдлоо гэж бодъё. Тэгээд та тэнд хэн нэгэн байгаагаар таны гэрлүү дайрч орох гэж байгаагаар төсөөлж эхлэх болно. Ингэж төсөөлөх үед таны бие махбодч яг тэр зүйл болж байгаа мэт хариу үйлдэл үзүүлж эхэлнэ.
Гэвч очиод хартал тэнд хинч байхгүй байлаа гэж бодъё. Өөрөөр хэлбэл тэр бүхэн зүгээр л таны бодол дох айдсын төсөөлөл байсан гэсэн үг. Гэвч бие махбод маань түүнийг жинхэнэ мэтэр хүлээн авч айж түгссэн байдаг юм. Эдгээрийн нэгэн адил бидэнд ер нь мэдрэгддэг маш олон айдас үнэндээ бидний төсөөллөөс шалтгаалсан байдаг юм шүү. За цааш нь үзье. Бидний айдсын өөр нэгэн шалтгаан нь бол эргэлзээ юм. Маш олон хүн эргэлзнээсээ болоод айдас давтдаг. Бид Бурхны хувиршгүй амлалтуудад эргэлздэг. Маш олон хүн аман дээр би Библиэд хөдлөшгүй бат итгэдэг. Би Бурхны үгийг ямар ч алдаа мадаггүй гэдэгт итгэдэг гэж ярьдагч яг амьдрал дээрээ тулаад ирэхээр тэр үгэнд бүрэн итгэж чадаагүй байдаг. Үндэ амаараа юу гэж ярих нь тэмч чухал биш. Харин тэр үгийг амьдралдаа хэрэгжүүлж байна уу үгүй юу гэдэг хамгийн чухал гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэгэхээр итгэвч бидний хувьд Бурхны хувиршгүй амлалтуудад эргэлзнээсээ болоод айдас түгшүүрт автдаг. Өөрөөр хэлбэл Библиэд тухайн асуудлынхын талаар тодорхой амлалтуудыг өгсөн байхад тэрнийг мэдсээр байж Бурхан минь одоо яана? Би одоо яах вүлээ? Яах ёстой юм бэ? Гэж айж сандарч эхэлдэг. Үндэ Бурхны амлалтад эргэлзэж эхлэх тэр мөчөөс айдас бидний амьдралд айжмаар шургалан орж эхэлдэг юм аа. Тиймээс бидний айдсын нэг том шалтгаан нь Бурхны амлалтуудад эргэлзэх явдал байх нь. Бүү эргэлз. Цаашилбал зарим хүмүүс өөрийгөө хэтэрхий дорд үздэгээс болоод айдас давтдаг. Тэд өөрсдийнх нь амьдралд сайн сайхан зүйл тохиолдно гэдэгт итгэж чаддаггүй. Надад ч сайн сайхан зүйл тохиолдохгүй дээ гэж тэд өөрийгөө голдог. Тэд өөрсдөд нь дандаа л муу зүйл тохиолдох юм шиг сандаг. Тэгэхэр өөрийгөө хэтэрхий доогуур үнэлэх нь айдас давтах нэг шалтгаан болдгийм. Битгий өөрийгөө доогуур үнэл. Үргэлжлээд үзвэл биднийг айдас давтуулдаг өөр нэгэн шалтгаан нь буруутгал юм. Бид өнгөрсөн амьдралынхаа алдаа бүтлгүүтлийг харахтаа өөрийгөө буруутгадаг. Бид өнгөрснөөсөө суралцаад өнгөрснөө орхиж Бурхны хүч чадал, Бурхны тусламжтайгаар цааш урагшлахын оронд шал дэмий өөрийгөө буруутгасаар байдаг юм. Бурхан биднийг уучлсан байхад бид өөрөө өөрийгөө уучлж чаддаггүй. Улмаар буруутгалдаа хэд автснаасаа болоод нөгөө л алдаагаа дахин давтахгүй гэхээс хэтэрхий айж эхэлдэг юм. Бүү юм бэ? Бурхан танд туслана. Энэ нэргээд бидний Бурхантай харилцах харилцааг эвдэж мөн амьдралдаа зөвийг үйлдэх зөвөөр ажиллах чадварыг мань дороотуулдаг юм. Тийм ч учраас буруутгалын сүдэр дор амьдарч буй олон хүн өөрсдөө ч мэдэлгүйгээр маш олон талын зовлон шаналлыг амсаж байдаг юм. Учир нь айдас гэдэг зүйл таны амьдралын аль төвшөнд, аль салбарт ямар шалтгаанаар оршин байхаас үл хамааран таны амьдрал заавал сөрөг нөлөө үзүүлдгийг санаарай. Тийм ээ. Үнэхээр эдгээр айдсууд нь бидэнд маш олон талаар сөргөөр нөлөөлж, эцсийн нүндээ мөхөл сүрлийг авчирдаг юм. Энэ бидний оюун ухаан, хүсэл зориг, сэтгэл хөдлөл, сүнс, санаа бодолд бүхэлд нь нөлөөлж байдаг юм. Учир нь айдас бол бидний амьдралын бүхий л талбарт нэгэн зэрэг нөлөөлж чадах хүчтэй зүйл. Ялангуяа бид айдас давтсан байгаагаа ухаарахгүй, цаашлаад өөрсөддөө ямар ч айдас байхгүй мэтэр үгүйсгэж эхлэх үед энэ нь бүрч илүү аюултай болсоор байдаг юм. Тийм ч учраас би хамгийн ихэнд та бүхэнд би юунаас ч айдаггүй хэмээн битгий хэлээрэй гэж онцолж загсан маань тэр. Учир нь таны амьдрал дахин асуудал бэрхшээл үүсгэхэд байгаа тэр хүчин зүйл үнэндээ айдас түгшүүрийн хүлээс ч байж мэдэн шүү. Цаашилбал олон янзын айдсуудын дотроос хамгийн түгээмэл хамгийн өргөн дарахсан айдас нь гэх юм уу? Бүтлгүүтгэхээс айх айдас юм. Учир нь ихэнхдээ бид асуудлын гол үндэс юунд оршиж байгааг ойлгож мэддэггүй. Хуруугаараа зааж хэлж чаддаггүй. Тиймээс ч амьдралын олон зүйлс буруу тийшээ эргээд байгааг мэдсээр байвч чухам яагаад тийм байдал үүсэт байгааг өөрсдөө ч сайн ойлгодоггүй. Жишээ нь зарим хүн яагаад архинд ордог вэ? Ихэнх тохиолдолд энэ нөхцөл байдлаас айх айдас, бүтлгүүдгээс айх айдас, бусдад гологдож хаягдахаас айх айдастай холбоотой байдаг. Үүнээс гадна өөр олон шалтгаан бий л дээ мэдээж. Тэгвэл айдас түгшүүрт автан амьдрах нь ямар сөрөг нөлөө муу үр дагавар авчирдаг юм бэ? Та бүхэн одоо миний хэлэх үгсийг тэмдэглээд аваасаа гэж хүсэж байна. Ингэхдээ эзэн минь миний амьдрал ямар нэгэн төрлийн айдас түгшүүрийн хүлээсэнд автсан байгаа бол надад илчилж өгөөч гэж залбирч тэмдэглээрэй. Тэгэхээр одоо бичээд аваарай. Бид айдас түгшүүрт автан амьдрах үед бий болдог хамгийн ихний сөрөг үр дагаврыг хэлж өгье. Энэ нь айдас нь биднийг зөвөөр сэтгэх, зөвөөр үйлдэх чадварыг үгүй хийдэг гэж тэмдэглэв. Өөрөөр хэлбэл айдас бидний бодож тунгаах чадварыг мохоодог юм. Айдасаас болж бид амьдралаа төлөвлөх чадвар алддаг. Учир нь бид
ямар нэгэн зүйлийн талаар бодож анхаарлаа төвлөрүүлэх гэж оролдох бүрт бидний дотроос чи чадахгүй, чи хин юм бэ, чи хинч биш шүү дээ, өнгөрсөн бүтлгүүтлүүдээ хараач ээ, өөрийн бурууг санахгүй байна уу? Бурхан чамд яагаад ч туслахгүй гэх мэт сөрөг бодлууд ундарч эхэлдэг юм. Үүнээс болоод бид зөв үйлдэл хийх, зөв сонголт хийх, зөв дүгнэлт хийх чадварууд алддаг юм. Гэвч бид үүнийгээ тэр бүр анзаардаггүй. Үүнийгээ дагаад хоёр дахь үр дагавар нь бий болно. Мөн тэмдэглээд аваарай. Энэ шийдэмгий бус байдал юм. Олон хүн ямар нэгэн зүйлийн талаар шийдвэр гаргаж чаддаг гол шалтгаануудын нэг нь буруу шийдвэр гаргахаас айсан айдас юм. Ийхүү гологдож ад үзэгдэхээс айх, бүтлгүүтгэхээс айх гэх мэт олон шалтгаанаас болоод тухайн хүн эцэстээ би ямар ч шийдвэр гаргахгүй бай гэсэн шийдвэрт хүрдэг. Учир нь айдас тэр хүнийг шийдвэр гаргах чадваргүй шийдвэрт хүргэж байгаа нь тэр юм. Тэр нь шийдвэр гаргахыг хүсэхгүй байгаадаа биш. Зүгээр л сэтгэл зүйн хувьд айдас давтсан байгаа хэрэг юм. Тиймээс тэд шийдвэр гаргахаа хойшлуулж, чухал шийдвэр гаргахаас аль болох хойш суудаг юм. За цаашилбал айдас нь бидний бусадтай харилцааг гэмтээдэг. Жишээ нь нэгэн бүсгүй олон жилийн өмнө сэтгэлтэй залуудаа хаягдсан байжээ гэж бодъё. Эсвэл гэр бүлээ цуслуулснаас болоод сэтгэлийн асарх шархтаа үлдсэн байжээ гэж бодъё. Тэгвэл тэр бүсгүй хэн нэгэнд сэтгэлээ нээж, ойртож дотносхоос болгоомжлдог болсон байна гэсэн үг. Үүнээсээ болоод тэр хүн өөрийгөө тойруулаад нэвтэршгүй хан хэрэм босгох болно. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэр айсан учраас тэр. Дахиад сэтгэлийн шарх авахаас айсан учраас тэр. Нэг талаас тэр бусдаар хайрлуулахыг хүсэж байгаа. Гэхдээ нөгөө талаас хайрлуулахаас айж байгаа. Эцэст нь энэ хоёрдмол байдлаас нь болоод хин нэгэн тэр бүсгүйтэй харилцахад маш төвөгтэй хүн болон хувирна гэсэн үг. Гэр бүл цуслуулахын гол аюул нь энд оршдог юм. Гэр бүлээ цуслуулсан хүмүүс дахиад гэрэлсэн ч өмнөх бүтлгүй гэрлэлтийн шарх, гомдол, хорслон сэтгэлд нь оршсоор байдаг юм. Улмаар тэд үүнийгээ дотроо хадгалж чадахгүй болох үедээ үүнийгээ нөгөө хүндээ гаргаж эхэлдэг юм. Тэд өөрийнх нь сэтгэл дотор юу болоод байгааг ойлгохгүй байгаа учраас нөгөө хүнээ маш ихээр зовоодог. Гэтэл тэр хүн сэтгэлийнхээ гүнд өмнөх шигээ дахин сэтгэлийн шарх авахгүй гэсэн гүн гүнзгий айдастай амьдарч байдаг учраас тэгдэг юм. Тиймээс цаад хүндээ өөрийнхөө сэтгэлийг бүрэн нээж чаддаггүй. Ийм учраас л өнөөдөр маш олон хүн бусдыг хайрлж чаддаггүй. Бусдад итгэж чаддаггүй. Ганцаардмал амьдралаар амьдарч байдаг юм. Сэтгэлийн шархыг дахин сэтгэлдээ мэдрэхээс айдсан. Тэдний бусадтай харилцах эрүүл саруул харилцаанд хэрхэн саад болдгийг бид эндээс харж болно. За цаашлбал мөн айдас нь бидний бурхантай харилцах харилцаанд саад болдог. Угаасаа байнга айдас давтаж, байнга ямар нэгэн муу зүйл тохиолдох вэ гэж хүлээж түгшиж амьдарч байгаа хүн бурхантай яаж жинхэнэ утгаараа ойр дотн нөхөрлөж чадах вүлээ? Учир нь айдас давтсан хүний сэтгэлийн гүнд бурхан надад сэтгэл дундуур байгаа байхаа гэсэн бодол үргэлж нуугдж байдаг юм. Тэд өнгөрсөн амьдралдаа гаргасан алдаа бүтлгүүтлүүдээ үргэлж санаж бурхан тэр асуудалд нь одоо ч уралсаар байгаа мэтээр төсөөлдөг. Тэгвэл би танаас асууя. Бурханы нэгүсэл гэж чухам юу юм бэ? Бурхан биднийг үйлсийн маань улмаас бус, харин Есүс Христийн загалмай дээрх урсгасан цусны улмаас бидний бүх гэмнүглийг уучлан өршөөсөн юм биш үү? Энэ бол Бурханы нэгүсэл юм. Өөрөөр хэлбэл бид ямар байхаас үл шалтгаалаад Бурхан Есүс Христийн улмаас биднийг хүлээж авсан гэсэн үг. Гэтэл бид үүнийг ойлгохгүй бол яах юм бэ? Бурхан намайг хизээ шийтгэх бол, хизээ миний дээр Бурханы гисгэл буух бол, Бурхан хизээ намайг саваадах бол гэсэн айдас хүйц дунд амьдрах болно. Ингэж амьдрч байгаа хүн үнэн хэрэгтэй. Бурханы нөхцөл болзолгүй хайр болон түүний агуу нэгүслийг огт ойлгохгүй байна гэсэн үг юм. Хэрвээ бид Бурханыг Тэнгэрийн хаан ихтэй сууж байдаг аимшигт шүүгч мэтэр төсөөлж амьдрвал, гартаа дэвтэр барьчихсан, эсвэл компьютер асаачсан бидний хийсэн бүх муу зүйл, буруу бодол бүрийг тэмдэглэж суудаг. Тэр бүхэл өчүүхэн төдийч муу бодлыг маань алгасалгүй мэдж тэмдэглэж авдаг мэтэр ойлговол үүндээ бүрэн бүтэн амьдрах ямар ч боломжгүй болох болно. Гэтэл энэ бол үүндээ бүхэлдээ гажуудсан ойлголт юм. Энэ бол маш том эндүрс шүү. Энэ бол диавлын худал хуурмаг сатааны мэхлэл шүү. Учир нь Бурхан бол хайраар дүүрэн Бурхан эцэг юм. Түүнээс биш, Бурхан Тэнгэрээс биднийг алдаа гаргахыг анаад хүлээж сууж байдаг гэж хэлсэн ганц ишлэл Библиэд байхгүй. Харин ч
Эсвэргээрээ Библиэд бидний эзэн Есүс Христийг Бурхан эцгийнхээ баруун гар талд залраад бидний төлөө тасралтгүй зуушлан залбирч байдаг гэдгийг маш тодорхой өгүүлсэн байдаг. Учир нь бид өөрсдийн сайнаас биш, харин 2000 жилийн тэртет загалмай дээр урсгасан Христийн цусны гавьяагаар дамжуулан Бурханаас уучлал өршөөлийг хүлээн аваад буруутгал айдас түгшүүрийн хүлээснээс үүр чөлөөлөгдсөн хүмүүс юм. Айдас бидний амьдралд ямар ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг болохыг доктор Стенли бидэнд тодорхой хэлж өглөө. Тэгвэл өнөөдөр доктор Стенлийн хэлсэнчлэн айдас түгшүүрийн хүлээс таны амьдралд байгаа юм биш үү? Хэрвээ байгаа бол та Бурханы үннээр өөрийгөө чөлөөлөөрэй. Учир нь Бурханы хүүхэд болсон бид айдас давтаж амьдрах ёсгүй лээ. Тиймээс хамтдаа Ром 9:13-аас 15 дугаар ишлэлд бичигдсэн дараах гайхамшигтай үгсээр өнөөдрийн энэ цагийг өндөрлүүлцгээе. Учир нь хэрв та нар мах бодын дагуу амьдрал үхэх ёстой. Харин та нар сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргвэл амьдрах болно. Учир нь Бурханы сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм. Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй. Харин үрчлэлийн сүнсийг авсан билээ. Түүгээр бид Аава гэж дууддаг. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.